Бүгдээрээ сайн уу? Миний Египт улсад хийсэн 10 хоногийн аяллаа тэмдэглэлийн хэсэгтээ танилцгаая. Скалютори хувьд бид хоёр Германаас 5 цаг орчим нисээд Египтийн Хургадад буусан байгаа. Монгол хүний хувьд үржилж виза авах шаардлагагүй. Дайл дээрээс $25 төлөөд визагаа шууд аваад орчих юм байна лээ. За тэгээд Египт улс маань Африк твд оршиж байгаа. Та нар Египтийн пирамид, Клеопатра, муми гэдгээр нь сайн мэддэг байж магадгүй байх. Мөнгөнд нэмэгдэх нь бол Египтийн фунт 1 евро 55 Египт фунттай тэнцдэг юм байна лээ. 1 фунт болохоор 75-аас 77 Монгол төгрөгтэй тэнцдэг юм байна лээ. За ингээд олон юм яриад байхгүй та нартай бичлэгээ үзүүлээ дөө. За одоо өглөөний 3 цаг болж байна. Өнөөдөр бүтэнсэ өдөр бас Кайро руу явж Египтийн пирамидыг үзэх гэж байгаа. Тэрэндээ бид маш их баярлж байгаа ч гэсэн одоо цаг бол үнэхээр амар эрт байна. Тэгээ манай онгоц Хургадагаас 4 цаг 45 минутаас өдлөөтөд 1 цаг нисээд очих юм байна лээ. Тэгээд хамт явах нэг хоёр хүн маань нэг нь Монгол эмэгтэй, нэг нь ийм Швейцар хүн байгаа. Тэгээд ийм хосууд байсан энд явж байгаа танилцсан. Тэгээд хамтдаа ингээд нэг монгол хүнтэй аялал хийх нэ. Цаг гэхдээ арай л амар ихтэй байна юу. За бид Кайгод ирсэн байна. Тэгээд 1 цаг орчим нисээд ирсэн 450 км-ийг нэг жижиг хүн онгоцоор тэгээд одоо автобуснаа суугаад хаашаа явах мэдэхгүй ямар ч байсан явж байна. За одоо өглөөний 7 цаг болж байна. Тэгээд автобусны маань хүн бид нарыг энд буулгаад энэ зураг авахулж болно гэж байна. Та нарын замын хөдөлгөөнийг хардаа бүр үнэхээр crazy заяа. Тэгээд энд явж байгаа микер шиг юмнуудыг хардаа. Эдгээр яг манай Монголын нөгөө хэдэн жилийн өмнөд гэсэн микернүүд заяа. Ингээд пик дүүрэн явж байна. Тэгээд энд байгаа нэг барилганы өмнө зураг авахулж болно гэсэн байхгүй юу? Тэгээд одоо болохоор нэг 15 градус орчим байгаа байхгүй юу? Ер нь бол жоохон сэрүүхэн байна. Өдөр тийшээ гайгүй дулаахан болчихлоо гэж найдаж байна. Хи. За Египт улсад одоогийн байдлаар 2026 оны байдлаар 120 сая хүн амьдарч байгаа гэсэн тооцоо байд юм байна. Эндээс нийслэл хотод Кайрод нь 25 сая хүн амьдарч байгаа юм байна. Дундад цалингийн хэмжээ нь бол $200 орчим. Тэгэхээр нэлээд ер нь бага тооцогдсон. Тэгээ Монголоос ч бага тооцогдож байгаа. Тэгээд энэ бичлэгэн дээрээс харж байгаачлан гудамж талбайд нь маш их хог ихтэй тий. Жохон яг манай Монголын нэг 10 жилийн өмнөх төгрөгтэй жоохон төстэй юм шиг тий ядуурл өндөртэй юм шиг надад санагдсан. За одоо бид нэр группээрээ гайдадагаа явж байна. Манай группийн нэр Habibi 1. Einfach Habibi. Тэгээд энэ төөрх юм бол энийг дагаа явах юм байна. Энийг хараа явах юм байна. Хи. Тэгээд одоо пирамид руу орохдоо контроллоор орно гэж байна. Ишээ орох гэсэн чинь микрофондоо оруулахгүй гээ тэгээд микрофоноо тавьж явахаар манай бүлгийн хүмүүс бид тийг авраад хаяа авцсан компьютерийг бид одоо бүлгийн хүмүүсийг хайгаал явж байна. Ямар амар стресстэй бид хаягдчихвол гээд тэгээ нөгөө гайдман бид нэр компьютерээр олигтой тайлбарлаж өгөөгүй яг хэдэн цагаас автобусан дээр уулзсан энэ ч яг хэр удаа өнгөлжилхийн энэ төр гэдэг тийм жоохон ойлголтгүй нэг юм жоохон сандраал байна. Тэгээ бүлгийн хүмүүсээс олчих юмсан доо. Хэрвээ та нар хөтөжгүй явж явах юм бол яг орох хаалганаас гараад ийм автобуснууд явж байдаг юм билээ. Энэ дээрээс харж байгаачлаа. Тэгээ бид төр сандарсандаа энэ автобусанд суугаад ястаа явж өгсөн. Тэгээ 3 загсаал дээр зогсоод пирамид дээр очдөг юм байна лээ шүү. Хи. Бүр битэрийн зургийг авч өгч байна. Амар өөргөн зурнуудтай боллоо. Одоо дахиад агуулад нэг газар руу явж байна. Одоо ах битэрийг дагуулж аваад тэмэн дээр зураг авахулна гинэ. Тэмэнүүдийг хардаа. Ямар амар сэтгэлтэй авах вэ? Йоо ямар амар шороотой юм бэ? Нэг хөрхийн тэмийг хардаа. Пирамидны уртал зураг авахулчлаа. Тэгээд энэ пирамид нь болохоор хамгийн жижиг пирамид юм байна. Тэр хойдолд нь харагдж байгаа. Энэ урталт нь байгаа 3 нь болохоор
хоёр их нэртэй нэгийг ээжтэй зөриулж барьсан юм байна л да. Тэгээ тэрнийх нь хойдолд хамгийн том хоёр пирамид нь байгаа юм байна. Тэгээ ямар ч байсан бид тааш нэг группээс төрсөн явж байсан шүү дээ. Тэгээ тэнд ээж нэр цагдаагийн хүмүүс нь биднэрт туслаа заяа. Нэг ах шууд ингээ буугаа зүлгүүлээ. Би цагдаагийн хүн байна. Та нарт туслана гэд. Тэгээд генерал дээр авчиж өгөө. Тэр генерал нь хажуудлын машин дагаад зогсож идэм байна. Эднэр ингээ нэг юм ааштай юм шиг харагдаг хинээс амар сэтгэлээрээ юм байна заяа. Тэгээ ингээд тэр генерал нь энэ тентхийн баахан хүмүүс рүү залгаж бит хоёрыг гайдтай маань, групптэй маань, автобустай маань уулзууллаа. Йоо, тэгвэл бит хоёр ч бүр ингээд паниктад яг хүчиж тэд нар бит хоёрыг хүлээсэн юм байна. Гэхдээ бит хоёр олоог байхгүй юу? Тэгээ бит хоёр шээс эхүүд одоо яана гэж сантраал гоёлоо чи. Би ч уйлж байна. Йоо, баларж арайч гэж одоо нэг сайхан энэ хаваараа явж байна. Тэгээ энэ ах сая бид хоёрын зургийг авч өгдөг байхгүй юу? 2-3 зураг авч өгсөн шууд нэг хүнээс 5 евро нэгтсэн нааж ийн. Тэгээ арай жоохон их байна гэж яагаад нэг 6 евро өглөө штэ хамтдаа. Та нарын дээр харж ийн үн хүмүүс ингээд энэ яг пирамидыг дагаад ийм юмар нисэж явд юм байна. Тэгээд энэ тэмээг унахад нэг хүний 10 евро гэж байна. Тэр өөр цаана битэр нэг группээс төрсөн явж байгаад өөр хүмүүс суусан чи 20 евро гэж нэг хүний. Тэгээ битэр жоохон доошогоо ярьж байгаад 15 евро болгосон үг нь. Тэгээ битэр нөгөө группийн хүмүүсийг олохгүй бол бас бүр ингээд бүр төөрч юм баларна шүү дээ. Тэгж одоо орхисон байсан бас зүг болж. Тэгээд энд орох төлбөр нь болохоор яг энэ пирамид руу орох төлбөр нь 700 Египт фунт гэж ийсэн. Тэр нь болохоор одоо еврогоор нэг 14 евро орчим уу гэж бодож байна. Хүү одоо эндээс амар гоё харагдаж байна. Би танд үзүүлье. Wow, nice. Одоо манай группийн хүмүүс уралж байгаа хта энэ хоёроос болоод жоохон цаг алдчихлаа гэж. Энэ нөгөө хоёр ихнэр ээжтэй зориулсан нан. Тэнгүүдээ тэр яг тэр хойдолд харагдж байгаа болохоор хамгийн том нь гэсэн. Тэгээ эннийх нь дээдл нь болохоор юу байсан гэсэн? Алтар бүрэгдсэн байснаа тэгээ сольсон гэсэн. Тэгээ дотор нь одоо яг ямар харагддаг бол гэдэг амар сонирхолтой байна. Энд чинь бүр 4600 жилийн өмнө баригдсан юм байна лээ шүү дээ. Сонирхолтой байгааз яаж ийм амар том юм барьдаг байна. 6 сая гаруй чулуу байгаа гэсэн шүү баг. Энийг буулгаад хан барих юм бол Францыг бүхэл бүтэн ингээд тойруулсан хан барих боломжтой гэсэн. Jetzt wir sind richtig beruhigt. Wir sind jetzt entspannt. Ich bin immer Ich habe dir da oben schon gesagt, bleib locker, das wird schon. Одоо дэшигээ гарнаа энэ шатаар. Энэ Монгол хүн байсан бол тэгээ арслан гэвчсэн биш. Meistens, das ist nicht ganz richtig. Хадан дээр хин арслан гэж монголоор бичсэн бэ? Гэл хариу комментэн дээр бичиж орж ирээ. За тэг хизээч энэ гайд алдаж болохгүй. Niemals den Guide verpassen. Immer hinter ihm. Та нарын хотын хардаа ингээд нэг юм жоох юм шороотой юм шиг тий. Энэ одоо илснээсээ болдог бах та. Тэгээд ингээд ийм том чулуунуудыг яаж өргөж барьж хийдэг байна. Тэр үед. Вау. Тэгээ одоо пирамидын дотор руу орж үзэх гэж байна. Okay. Möchtest du meinen Rucksack? Magst du? Nein, die war. Ингэж ард талаараа явах юм шүү байна. Би ч уг зөв талаараа явбалж явчих юм байна л та. Яг тэр. Тэгтээ амар нарийнхан юм байна. Ийм юуны нарийнхан газрын айдас мэдтэй хүмүүс л ийш оролдохгүй юм байна. Thank you. This is for the treasure of the queen, her treasure. This is the center for the pyramid, center to raise the energy for the mummy. All one mountain, cut handmade.
Madam Harris, Queen Wife of King Hughes. Энэ нь хатных нь гинэ. Энэ л их шиловтэй. Федя, Миша, встаньте. Бабушка. Ишигээ яваад нөгөө Sphinx байгаа юм байна. Бид Sphinx руу явж байгаа. Та нар хэрвээ энэ дээрээ морь цаар унахаар ч юм уу тэмээ унахаар хам бол үнэн дээр нь анхаарч авах бол энэ хартаа гадаад хүмүүст мянган Египт фунт гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь сая 10 еврогоор нэг хүний хүн унсан гэхээр чинь 550 Египт фунт байгаа байхгүй юу? Тийм болохоор яг хаана очиж тэр юугаа унахаа жоохон судлаад үнээ сайн хаялцах хэрэгтэй юм билээ. Ер нь бол ингээ хаа сайгүй бүр үнээ маш сайн хаялцах хэрэгтэй. Бараг таллаас жоохон доошо хилжиж тэгжиж нэг юм хоёр ч ингээд нэг голдоо уулзсан шүү дээ. Тийм болохоор үнээ сайн хаялцаарэ. Тэр Sphinx нь байна. Хүмүүс одоо хамранд нь урсараа хамрын аваа ийцэн бата. Warum hat diese Sphinx keine Nase, ne? 100% weiß man das nicht. Bestimmt wegen Krieg oder so. Nee, das hat er vorhin im Bus erzählt. Es gibt so mehrere Theorien. Мэддэг байсан уу? Клеопатра, Юлиус Цезар хоёр хосууд байсан гэдгийг би мэддэггүй байсан. Би байж байгаад нэг юунаас подкастнаас сонсч ирсэн. Чин тэнгуүтээ нөгөө нэг юм Есүс Месүстэй кинон дээр wie heißt der Ort des mir geteilt hast nochmal? Moses. Moses гэдэг нөгөө Есүстэй кинон дээр Египтээс нөгөө хүмүүсээ аваад явах гэсэн чинь араас нь нөгөө цэргүүд ирээ. Тэгээд энэ нөгөө улаан тэнгисийг чинь ингээд хоёр гараар хуваагаад байдаг шүү дээ. Хэрэг та нар мэдэх бол Moses und Jesus haben nichts miteinander zu tun. Ja. Also die haben sich nicht gekannt. Ja. Das sind 2000 Jahre dazwischen. Хөгшин хүмүүс ч боломжтой байхгүй бол түрүү нэг өвөө морь унжгаад морноосоо очиод хэцүү чинь тэгээд эн чинь хөгшин хүмүүсийн хөлс баас нь гараад харахаар жоо хэцүү юм байна да. Тэгээд яг өөрсөнд зүгээр л халтад. Гэтэл ер нь жоохон унж битчүүл айлтал юм байна. Надад энд ирэхдээ бол амар сайн ус авч ирэх хэрэгтэй юм шиг. Юунда өргөчөндөө би 3 сав устай байсан. Тэгээд одоо бид нар баг уугаад дуусчихлаа. Тэгээ амар сангаж байна. Энд ч одоо өвлийн үлрэл шүү дээ. 2 сар болж байгаа. 100 мунд бол бүр үнэхээр амар халуун байх юм байна. Gebäude ist Außenministerium, daneben das runde unten rechtecke oder viereckig in der Mitte, das ist Radio- und Fernsehgebäude, staatlichen Sender. Sind alle da, was man frei empfangen kann. Nil, Ritz, Ramses. Das ist so nervig. Цаг ямар ч өдрийн хоол идэж байна. Сайхан кофе уучлаа. За одоо бид нар энэ Grand Egyptian Museum гэдэг газар орж ирсэн байна. Энэний үзэхэд 3 цаг орчим зарцуулна гэж байна. Гэхдээ бүр яарч үзэх юм бол гэж байна. Тэгээд дотор нөгөө пирамид дотор энэ төр байжсэн үнэт эдлэл мэдлэлтэй. Тэгээд нөгөө муми энэ төр байд юм байна. Тэгээд энэ нэг ороход ийм үнэтэй юм байна. 1450 Египт фунт гэдэг чи одоо хэдэн евро гэсэн үг үү? Wie viel Euro ist das? 550 ist 10 Euro. Also, ist fast 30 Euro dann, ne? So 50 ist. Ja. So 28 Euro ungefähr. 28 Euro орчим Ja, гэр. dann frag doch nicht. Ja, ich bräuchte mal Hilfe Tinik, gerade. Yomo, Chi. Энэ ингээд тэнийг үг сурчаад хүнийг тэнийг мэнийг гэдэг байгаа. Хуцаад агарч. За энэ энийг л алдаж болдгоо юм шүү дээ. Энийг алдаад болгосон шүү дээ. Манай гайд явчаад алга болцсон юм байсан чинь сая бид хэд бүгдөөрэнд нь ийм сонсдог төхөөрөмж олцоод ирсэн. Тэгээд энэгээр гайдныхаа тайлбарлаж байгааг сонсоод явах юм байна. Гайдтай бол уг нь өөртөө юм байхгүй амар л юм байна. Энэ Рамсай гинэ. Энэ Рамсай хоёр дахь нь гэж байна. Нийтдээ 11 Рамсай байсан гэж байна. Энэ Рамсайгийн хамгийн хайртайсан их нэрийг нь Нефлетари гэдэг гинэ. Тэрнээс гадна 50 өөр их нэртэй байсан. Тэгээ 200 гаруй хүүхэдтэй байсан гинэ. Хас. Тээвэрлэлт гэдэг байсан юм гинэ. Энэ нөгөө Монголд байдаг
Яг тэрэгтэй ижлэх юм байна тий. Тэгээд нэр бүгдөө 3300 жилийн өмнө хэл болохоос манай Монголд одоо хэр утсан юм байна. Энэ ингээд Египтээр англи хэлээр тэнгуудын доотлолт нь Япон хэлээр ах юм. Энэ Япон жүжигчд их ирдэг юм болов уу? Тэгээд эднэр Тутанхамуны граб байгаа шүү дээ одоо цогцын нэг хадгалсан байгаа мумич гэсэн байгаа. Тэрийг нь бүр 1922 онд хамгийн сүүлд авсан гэнэ. Тэгээд тэр болтол бид нар тийм хаантай байсан гэдгийг ч мэддэг байсан гэж байна. Тэгээд анх удаага бүр ингэж ямар ч тийм нөгөө өөр тийм булш ухдаг хүмүүсийн гар хүрээгүй олцсон анхных нь булшин гинэ Тутанхамуны булшин. Тэгээд тэрэн дотор нь ингээд амар их бүр алтаар бүр өгсөн юм байсан. Одоо тэгээд тэрийг үзэхээр явах гэж байна. Зөндөө юм байна. Маск нь юм байна. Яг мумид нь орчуулсан байсан. Тэгээд энэ Тутанхамун болохоор 12 настайдаа хаан болоод тэгээд 6 жил улсаа удирж байгаад 18 настайдаа үгсэн гинэ. Тэгээд хөлн дээр нь тийм шарх байсан гэж тэгээд бодвол цусны ордлогоор үгсэн юм байл үгдэл гэж байна. Тэр үед ямар баян байсан юм бэ те эднэр. Надаа нөгөө Тутанхамун маань ийм ингэж харагддаг байсан юм байна. Хувцсанд нь зориулж ийм модон биетэй ийм хийсэн байсан юм байна л та. Тэгээ нугасаа 18 наснаа өнгөрсөн гэхээр угаасаа жоохон харагдсан аргагүй юм байна л та. 110 кг алтнаас бүрдсэн гэж байна шүү. Era también cubierto con una... Нэг болсон дотроос нь иймэрхүү юм 300 ширхэг олцсон гинэ. Яг souvenir shop шиг харагдаж байна. Гэтэ souvenir shop бол биш. Булшнаас олдсон зөвлөд гинэ. Миний тоглодог байсан тоглоомнууд гинэ. Гэтэ энэ тоглоомоор яаж тоглодог байсан одоо хүртэл тогтоогд байгаа гэж байна. Яг даам шиг шатар шиг харагдаж байна. Тэгээ тэнд шагаа байна. Тэг харагдаж байна. Nice. Эднэр ч юм юмтай байсан юм байна өө тэр үедээ. Зонтог монтог нарнаас хамгаалах юмтай байсан юм байна. Тэгээ 3300 жилийн өмнө шүү дээ бүрдэгтэй. За ерөнхийдөө бүгдийг нь үзээд дуусчлаа. Тэгээд амар ядарч байна. Энд байгаа бүх зүйлийг бүгдийг нэг дор үзнэ гэвэл угаасаа өнөөдрийн цаг хугацаа барахгүй манай хөтөч ч гэсэн хэлсэн угаасаа 3 өдрийн хугацаанд үздэг гэсэн ха бараг. Тэг сонирхолтой юм байна. Яач доош сууж нэг кофе олж өгөө. Өнөөдөр нэг ганц агаар кофе уусан. Тэгээд бүр амар би андгуухан гэх юм байна. Бүр ингээд үнээр шүтэж биширмээр яаж тэр үед бид нар ийм зүйлүүдийг хийдэг байсан байна гэж бодлоо. Их ажилласан хүмүүс байжтэй гэж бодлоо. За ядарч байна. За энтхийн замын хөдөлгөөнд бол ямар ч гэрлэн тохио байдаггүй мэн. Тэгээд хин дуртай нь хүссэн гинээрээ зорчиж явж болд юм байна. Тэгээ сая энэ хажуудалд эмнэлгийн тэрэг дуурайд яваад байгаа хгүй. Тэгэхэд чинь хин ч ингэ дам тавьж өгөхгүй заяа. Бүгдээр яг дөлөө юм шиг. Тэгэл хамаагүй тэгээ яваад байгаа хгүй юу. Тэгээд тэнд ч одоо амьдрал шийдэж байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс нь бас зам гарахтаа бас ногоон гэрэл ахгүй заяа. Ерөөсөө гэрлэн тохиол би ерөөсөө харсангүй. Зүгээр шууд амар вилд шууд л ингээл зам гарчт юм байна. Crazy. За өглөөний минь бүгдээрэнд нь өнөөдөр 5 дахь өдөр өглөөний 7:30 минут болж байна. Паскалтай өнөөдөр усанд шумбаж усны доотлох амьдралыг харахаар явах гэж байна. Тэгээд бүтэн өдрийн аялал байгаа. Тэгээд аялалдаа та бүгдийгээ авч явах гэж байна. Тэгээд одоо бүтээр эхлээд өглөөний цайгаа уучаа. Тэгээд 8:30-аас буудлынхаа рецепцэн дээр хүнтэйгээ уулзаа. Тэгээд аваад явах юм бэлээ. Тэгээд би ч нэг уснаас жоохон айдаг штэ. Гэхдээ ямар байхна харнаа гоё байна хаа гэж найдаж байна. За тэгэхээр бүтээр автобусанд ороод ирсэн маань автобус маань нэлээд олон хүнтэй байна. Фойстрих. Тимэ. Одоо би гадна талыг харуулъя заяа. Би тэр Google дэж үзсэн байхгүй. Тэгсэн чинь 1 цаг орчим явд юм байна. Тэгээд харцгаая. Энтхийн хүмүүс бол өстой машин барихтаа үнэн crazy барьд юм байна уу? Өчтөр орой бүтээр явжсэн чинь бүтээр нэг юм супермаркет ордог байхгүй. Тэгсэн чинь хүмүүс нь зүгээр юм холын гэрэлтэйгээ явж маваа заяа. Тэгээд манай Монгол байдаг нэг тийм микро шиг юм таим шиг байгаа. Тэгээд автобусны буудлын ерөөс автобусны буудлын гэж мэддэхгүй заяа.
Тэгээд ер нь амар аюултай л зам хөдөлгөөнд оролцсон юм байна. Яг Монголоос бүр амар гэж бодзаа. Тэгээд яг нь Европ хүмүүс чинь энэ мэд ч мөр ингээд амар шок байгаа юм чи. Түр баяртай. Түр баяртай. Түр баяртай. Wieso Tour баяртай? Ja, түр баяртай. Tour баяртай? Kurz tschüss. За найзтай одоо энэ арал дээр нь ирсэн байна. Тэг энэчнээс юундаа суугаад буутандаа суугаад явах юм шиг байна. Und zwei. Zwei. Folgen Sie unserer Kollegin Nummer. Ja. Яг одоо би тэд онгоцон дээр гарчихсан явж байна. Тэр урталд ингээд хөөхөн Титаник шиг ингэж болох юм байна. Данч би жоох айгаад байна л та. Nice. Энэ манай онгоцны маань хөтөж их сайхан ааштай ах байна өө. Тэгээ тэр болохоор манай арал юм байна. 40 минут орчим явж очино гэж байна. Oh mein Gott. За надад арал дээр ирлээ. Ингээд эндээс хавлаад ус нь бүр ингээд амар цэнгэг ийм туркиз өнгөтэй болоо явчлаа. Ийм номин ногоо өнгөтэй. Вау. Мамая гэдээ харж байна та нар. За тэг энэчээ сайхан гівтээд л нэг өдрийг өнгөрөх юм байна да. Nice. За тэгээд энэ завнаас энэ заваар арал руугаа одоо явах юм байна. Энэ ах бидэдийг арал руу маань хөргөж их юм байна. Langsam? Ja, super. Danke, mein Schatz. Jo, энэ усыг хардаа ямар тунгалаг юм бэ? Das ist einfach ruhig bleiben. Ja. Das ist immer das A. Und O. За одоо энэчнээс бидэд яахта сэлэгтэй орох хувцас авах юм байна. Нөгөө амьсгалах аппарат те юу гэдэг тэднийг авах юм байна. Ямар юм байх нь вэ? Тэгээ сая Паскал надад нэг зөвлөгөөлөг өгдөн тэгж болохгүй шүү, ингэж болохгүй шүү. Би ч нөгөө амар паниктах гэдэг байхгүй юу хэрвээ нөгөө газраа мэдрэхгүй болчих юм бол тийм болохоор Machen wir 4 Laien bitte? Ungewohnt. Ja, wahrscheinlich. Das glaube ich ganz gut. Passt das gut denn oder eng? Du darfst halt nicht rausrutschen hier mit den Ja. Fersen. Ne? Ja, das passt auch. Mal so deine Ferse ein. Also so, dass du nicht hinten raus. За найзуудаа тэгээ бид хоёр сая арал дээрээ жоохон одоо тэр шумбха одоо ингээд туршиж үзэж байгаа. Тэгээд одоо яг жигнэсээ бүр ингээд ийм гүнзгий усанд шумбхаар явах гэж байна. Тэгээ жоохон эвгүй юм ихэндээ жоохон яахгүй бол ингээд тэгээд туршиж үзэхгүй бол амьсгаа ингээд давхцаад амар паниктах гэдэг юм. Гэтэ яг болох юм байна. Тэгээ гадаа өнөөдөр бол 29 градусаар амар гоё дулаахан. Nice байна. Maske in der Mitte hier bitte. Ja. Weg von der Maske. За найзуудаа
Тэгэхээр нэг 30-40 минут орчим усан дээгүүр нь явж байгаа. Сайхан загас магаснуудыг харж агаад амар гоё л байлаа. Тэгтээ ингэ сүүлдээ бүр ядраад ямар ч хүчгүй болоод заяа. Тэгээд тэнд нэг зав байгаа. Тэр харагдаж байна уу? Тэр завны хүмүүсийг дуудаж агаад завин дээр эргүүлж хөргүүллээ. Уг нь амар гоё юм байна ингээл усны доотлохыг хараад, загаснуудыг хараад амар гоё. Тэгээ би болохоор ийм юмтай сэлж байгаа байхгүй. Тэгээ Паскал болохоор ийм юмгүй сэлж байгаа хөрх юмд ядарч байгаа хтаа л гэж бодож байна. Тэгээ тэндээс ирж ил явна да. Nice. Усны доотлохыг харах бүр үнэхээр амар гоё юм байна. Тэгээд энэ хажуугаар нэм аврагч хүмүүс явж байгаа байхгүй юу? Одоо танарт үзүүлээ. Тэр энэ залуу гэхэд аврагч. Тэгээд тэнд гэхэд бас нэг өөр нэг аврагч байгаа. Эднэр бүр амар сэлдэг заяо. Бүр усны доотлоор шумбаал орж байгаа юм чи ёо. Nice. За би тэд одоо өдрийн хоолоо идэж байна. Юу энэ харагдах байдлыг хардаа ямар гоё юм бэ? Nice. Миний ингээд нуруу одоо ингээд жоохон өвдөөдийн төлөгдөлтөөс болсон баха амар их удаан усан байсан болохоор ингээд төлөгдсөн бол яасан бол гэхдээ өөрөө оролцсон орон бол орчиж тий би тэгээд жахтай хурдан оролч тийм а хичнээн нарны тас түрхсэн ч гэсэндээ нүүр олдогтаас гайгүй ах шиг байна. Энэ нөгөө нэг юуных нь маскных нь ормон ингээ гарчиж тэр хойно Паскал хүмүүсийн зургийг авч явж байгаа байхгүй юу нөгөө миний Polaroid камераар стогоонтой хоол идчихлээ. Одоо явж дахиж жоохон тэрийг одоо юу гэдэм бол яг усан шумбах хоол биш заа юу ингээд дээр нь байгаад ингээд загас мас хараад байж идэг. За бидэд одоо буцах гээд замдаа явж байна. Тэгээд нар жарахыг харах гэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ далай бүр амар юутай болсон. Ийм хөдөлгөөнтэй вэл их болсон. Одоо ус нь ийм амар хөдөлгөөнтэй болсон гэдэг чинь монголоор үзүүлээ. Далайн урсгал ширүүсэн гэх юм уу тийм. Тэгээд түрүүн жижиг цаваараа нөгөө энэ том онгоц руугаа ирж явсан амар ингээд ус нь бүр хөдлөөд ширүүсээд тийм Паскалийн цаан ганц бүр шал норцсон. Миний өмнө бүр шалав норчихсан заяа. Нарда Паскалийн цамцыг шалав норс. За надад тэгэхээр одоо цаг 20 цаг 20 минут болсон байна. Бид хоёр одоо хоол идэхээр явах гэж байна. Тэгээд гадаа одоо 22 градус байгаа учраас би бүр нэг юм юу өмсчлөө, яка өмсчлөө. Тэгээд нэг чамдаж байна. Бимби. Окей, тэгэхээр гоё. Одоо хоол идэхээр явлаа. Баярлалаа. За Паскал дотор одоо оройныхоо хоолнд явах гэж байна. Тэгээд би өөрийгөө бэлчээд иж байгаа хгүй. Тэг ингээ харсан чинь хүрх харагдах юм би. Би ч нэрээ дэжгөө хөөх охин ч юм уу. Бисээ гадаа гарч байгаа зураг авахсан байхгүй. Одоо би танаас гэрэл асааж байгаа үзүүлээ заяа гадаа. Тэгээд амар хөөхөө. Чи дэжгөө царил гардаж шүү. Ингэж байгаа зураг авах байхгүй сая. Ингээд яг тэр гатлын аргийн модыг харж байгаа гэж хасахгүй. Тэгсэн чинь яваа явцахгүй юу. Тэгээд одоо ийм саамаатай нүдний будка энгийнхээ амьдрал төрөж чадахгүй юм чинь ийм амралтанд явж атал сайхан гэстэ нялж өгөн шүү дээ гэж байгаа. Сайхан яллаа шүү дээ. Окей за энэ хүн намайг хоолоо идэх бүлээ гэдэг. За надад тэгэхээр Паскал тэр оройны хоолнд явах гэж байна. Нүрэ өнөөдрийг арай жоохон худлаа. Сэрэлтэй чанадах юм. Нүдний доотлол ингээд ногоон ч юм шиг зингэр шиг өнгө бодсон. Тагалчжээ нардаа. Арахгүй ч энэ дээрээс замрааг үзчих. Тэгээд ресторан руу явж сайхан хоол иднэ. You're the only one with the lights on. Beep 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 beep.
Ингээд манай байшингаас гараад шууд ингээд далайн эрэгтэйгээ холбогдно. Тэгтээ өдөр тийшээ бол далайн ус жоохон сэрүүхэн болохоор байн байх бол жоохон сэрүүхэн байгаа. Зун л гоё яж магадгүй. Тэгээ тэндээс очиж алчуурнуудаа аваад энд нэг юм баар байгаа. Энд сууж юу сайхан эндээс уух юм аваа суучна. Тэгээ энэ болохоор манай байшин байгаа. Тэр 2 дахь хорт нь байгаа. Тэр 2 дахь 3 дахь нь манай баг балкон бахаа да. За тэгээ манай энэ хот буудлын газар мадар амар том заяо. Бид хоёр одоо энэ байшингаасаа тэр төв хаалга хүртэл нь одоо хоолоо идэх ресторан хүртлээ 7 минут орчим явдаг заяо. Амар хоол баг 1 км юм уу хаашаа. Тэгээ эхний өдөр эртний өдөр амар хоол санагдаад хэцүү санагдаад гэсэн сүүлд үгүй хоолоо идсэн тэр хоолоо шингээгээд айтайхан ч юм уу гэж боддог болсон. Guten Morgen, Sonnenschein. Үргэлж өнөөдөр бид хоёр жоох эрт боссон миний бичлэгний төлөө. Тэрнээс одоо цаг 7 цаг болж байгаа хгүй. Тэрнээс бид хоёр заримдаа өглөөний цагаа алгасаад 9 мөс хүртэл унтаад, өчтөр бүр 10 хүртэл унтаад, өчтөр нэг Кайрогоос ирчээд амар ядраадсан хгүй. Энэ нэг ресторан байна. За тэгээд буудал маань 2 усан сантай байгаа. Нэг нь болохоор энэ харагдаж байгаа усан сан. Тэр хойдолтой тэр харагдаж байгаа болохоор гулсуур. Тэгээд энэ усан сан нь болохоор юутай? Халаалттай. Тийм болохоор өдөр тийшээ ус амар годуулаахан тэгээ энэ дээр ч гэсэн ингээ хүмүүс айгүйх юу нэл ирчдэг. Тэгээ тэрний хойдолд тухай харуулах нэг усан сан байгаа. Тэр болохоор халаалтгүй амар хүйтэн. За тэгээд яа тэгээд энд харагдаж байгаачлаа ингээд ер нь бол герман хүмүүс өглөө босоод ингээд энэ лига хэвтэг юмнуудыг ингээд резервирн болоод авчдаг ингээд энэ өдөржингөө минийх шүү гэд зарим ингээд бичлэгнүүд дээр харж байхад зарим хүмүүс бүр өглөө 4 цагт босоод заяо энийг ингээд юу ачт юм бэлээ ингээд өөрийн болгоод авчт юм бэлээ тэг ингээд юу ч байхгүй зөвхөн алчуурнууд нь л байгаа. Тэгээ өөр газруудад тэгдэм болоо мэдэхгүй байна. Вьетнам энэ төр тэгтээ Паскал хэлж ин энийг зөвхөн германчууд хийдэггүй гинэ. Ja, nicht nur Deutsche, ne? Aber schon so Klischee, dass sie so 6 Uhr morgens aufstehen und das machen. Тэгээд 10 цагийн үед босоод ирэхээр энэ ингээ ямар ч үг болцоодаг. Сандал ширээгүй битээр тэгээ сая алчураа авч байгаа зэрэг марцчихъя одоо яах вэ? Тэр нөө хүүтэн усан сангаас 2 шиг хэвтдэг юм авчираад иш авчиж тавья да гэж бодож байна. За энэ манай 2 дахь усан сан байна. Хүүтэн усан сан маань. Тэгээд энэний өндөр болохоор метр 40-тэй байхаа яг би ороод зогсоод яг таардیں۔ Тэгээ энэ дээр бол өдөртөө ер нь хүн байдаггүй яа тэр усны амар хүүтэн болохоор 100 болохоор пиг болцдог байж магадгүй лээ. За тэр бол манай буудлын төв хаалга байна. Тийм гоё араб маягтайгаад тэгээд энд болохоор нөгөө бие угаадаг усан торгоос өмнө усны өргөн бас бүлээ. Тэнд ингээ заримдаа парти болно. Одоо тэр нэг усны голд байгаа тэр байшин байгаад тэндээс очиж тэр одоо баар гэсэн үг. Тэгээд нэг өдөр би энд хөвтөж яагаад тийшээ явж сэлж очиж юм ууж сайхан байж байгаа буцаж сэлж мэлээ сайхан байсан. Хи. Тэ гоё харагдаж байгааз. Nice. Тэгээ Египт явахаас айгаад тэгээд жоохон тийм айцтай байдаг хүмүүс байдаг л та. Би ч гэсэн айдаг байсан л да. Ингээ буудал дотор байгаад байх бол ер нь бол аюулгүй заяа. Тэгээд өөрсдөө мөрсөө айлж явахаар бол яа гэм байгаа. Кайга дотор бид нөө юутай явжсэн болохоор гайдтай явжсэн болохоор гайгүй байсан баг. Тэрнээс ш хүмүүс нь бас жоохон юу ачих гал. Morgen. Ja. Ja, ein bisschen noch hier, solange das noch so leer ist, dann geht es. Хүмүүс нь жоохон чамаас мөнгө ингээл авчих гал тэ унгаачих гал үддэг юм шиг байгаа. Тэгээд энэ буудал дотроо бол гайгүй. Манай энэ буудлаас зохиосныг аяллалын автобусны жолооч нь хүртэл ингээд мөнгө нэхэд заяа 5 евро мороо энэ төргээд тэгээд ачаа зөөж өрсөн хүмүүс хүртэл ингээд мөнгө нэхэд яг үгж болно л та. Тэгтээ ингээд яг өөрөө сэтгэлээсээ өгөл гоё шүү дээ тий. За тэнд болохоор манай нэг ресторан байна. Энэ буудал маань болохоор нийтдээ 8 ресторантэй заяа. Тэр Фрида гэсэн болохоор Мексик ресторан. Тэгээд өөр
Испани хоолны газар байгаа, Мексик хоолны газар байгаа, Египт хоолны газар байгаа. Тэр Монгол хоолны газараас нь тэр нь жоохон яг Монгол бол биш байсан л да. Тэр нь ямар ч Монгол хүн байхгүй. Тэгээ хоол нь ч гэсэн Монгол биш байсан л да. Тэгээд Аз хоолны газар байгаа. Тэгээд тэр төв хоол газарт болохоор өглөөний цай, өдрийн хоол, тэгээд оройн хоол дэрдэж бүх хүмүүс идэж болдог захиалгагүйгээр бусад ресторанд бүгд дөөрөө захиалга өгөх ёстой. Тэгээд нэг өдөр суши хийцээс ахгүй Аз хоолны хийв гээд тэгсэн чинь сушинийх нь бодооны ялч сушины бодоо бишлээсэн л да. Тэгтээ одоо яг эднэр бас эн чинь ингээд суши хийх гэж оролцож байгаа нь ингээд сэтгэлэн сайхан байгааз тэгээд тийм бэ. За энэ болохоор манай буудлын маань лобби байгаа. Тэгээд энэ чинээс ингээд сайхан суугаад бас байж болно. Тэнд рецепцийн дээр бүртгүүлээд орж ирсэн. Нэг хараа. Nice. Тэгээд тэр хойно бас нэг баар байгаа. Тэнцээ суугаад юм авч болно, ууж болно. Энд нэг бүх юм all inclusive болохоор мөнгө төлөхгүй гэсэн үг. Зя тэгээ ишигээ гараад манай буудлын маань ингэж харагдаж байна. Ингэж гоё харагдаж байна. Энд болохоор ингээ оройдоо тоглолт зөрүүд болдог хүүхдүүдэд зориулсан, том хүмүүс зориулсан. Дэш тапгаад. Тэгээд энэчнээс бүр бит хоёрын өрөө бүр тэр хоолын далайн эрэхтэй орхон. Тэгээ ингээ төв ресторан руу орж байгаа. Тэгээ энэ ингээ юм дэлгүүрүүд байгаа байхгүй юу? Юм жижигэн. Одоо тэрний bookshop гэсэн байгааз. Тэр bookshop дотор хизээч номнууд бол байгаагүй, зөвхөн зардаг юмнууд л байсан. Тэгээ нүгээр явж байхад хүмүүс ингээд ороод юм авъя авахуулах гэдэг байгаа байхгүй. Тэгээд бүр ингээд үгүй гэж байнга хэлэх хэрэгтэй. Тэгээд эндээс юм авах гэж байгаа бол бас ингээд үнийг амар сайн буулгах хэрэгтэй заяо. Тэр яг өмнөх хүчлэн дээр хэлцээ хаа да. Тэгээ бит хоёр нэг явсан байхгүй. Тэр нүдний маск авсан штэ. Тэр 15 евро гэжсэн байхгүй. Тэгээ ярьсараа бит хоёр 9 евронд авсан. Тэгээс маш сайн ярих хэрэгтэй нэ. Hast du von dem Buchladen und Bücher erzählt? Ja, und auch gut handeln. За тэр өглөөний цайгаа уулаа. Баяртай. За энэ дээр юм хөлмгийн талбайтай, тэгээд тасгал хийх талбайтай. Тэгээ энэ дээр юм спатай, жимтэй, бит хоёр уг нь жим юм орно гэсэн зорилготой байсан байхгүй юу? Өдөр болгон жим юм орно гэж бит хоёр жимнийхээ хувцсыг аваад явсан. Тэр өдөрсөн тэгээд аялалд байгаа үедээ зүгээр л сайхан аялал сайхан аз жаргалтайгаар өнгөрөөе гэж одоо тэгэл идэж үзүүлж байгаа да. Хэдэн килограмм одоо нэмээд очих юм байгаа юм дээ. Нэшат. Wie viel wir zunehmen? Ich gar nicht. Ich habe ein bisschen geguckt. Ямар спортлог хүмүүс үү? Хөдөлгөөн хийгээд л байна шүү дээ. Одоо тэнд байгаа нэг усан ус сурыг таард үзүүлээ. Нөгөө гулсуур маань бит хоёр эндээс гулгасан. Энэ бүр яг нөгөө галзуу болгон шиг юм байлээ. Тэгээ энэ дээр гулгахтаа тийм нөгөө юм хийлцэн юм авч явд юм байлээ. Тэр нөгөө юмнууд байгаас харагдаж байна. Ийм хийлцэн юмнуудыг авч явдаг. Энэ тэгээ бүр амар юм байлээ. Гончглоо юм. Үхтлээ орилсон шүү дээ. Энд тест гулгаад хүүхдүүд жаргаж илээ дээ. За хөө энэ бол хүүхдүүдийн диваажин усны гулсуур байна. Хүүхдүүд ч гэлтгүй том хүмүүстэй сайхан гулгахад зугаатай юм байна лээ. Тэгээд энд болохоор нэг тийм гүнзгий явсан сан бол байхгүй. Тэгээд манай зочид буудлын нөр болохоор Sentido Mamluk Resort гээд тэгээд ийм хоёр зочид буудлага байхгүй юу? Нэг ийм зочид буудлал тэгээд нэг ийм бас нэг зочид буудлал. Энэ хоёр нь ингээд нэг юм байна л да. Эзэн нэг болохоор ингээд нэгтгэцэн гэсэн. Тэгээд хажуудлын зочид буудлын талбайгаас ашиглаж болно гэсэн энэ бугавч үзүүлэл орчиж илээ. Тэгээд энэ усан гулсуур нь болохоор хажуудлын зочид буудлалтай байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг нь ашиглаж болно гэсэн. Тэгэхээр их зүгээр юм байна лээ. Ер нь манай зочид буудлалтай ажгүй том юм шиг байгаа. Энэ эзэн нэг л алдартай баян юм шиг байгаа. Энд чи битээ теннис тоглож болох юм байна. Хаа. Чи ингэ юмнууд нь байна. За анх удаага теннис тоглож үзэх нэг хоёр. Хи. Good.
За надад 2 сарын 19 өдөр болсон байна. Бид тээр одоо гэрлэг явах гэж байна. Ингээ ачаага баглчаад байж байна. Тэгээ сая өглөөнийхөө цаг уучаад ирсэн. Тэгээд манай нөгөө өрөөг өдөр болгон орж ирж гоё орны ман бүтээлэг энтэг сольж өгсөн ах байдаг байхгүй юу? Амар хөрх хааштай. Тэгээд ингээл манай орны гар нүрийн алч малчураар ингээ хөөрхөн хум мөнгө хийсэн, зүрх мөр хийсэн ах байдаг байсан байхгүй юу? Тэр ах бид хоёр сая дам тааралдаад 10 евро өглөө. Тэгээд ер нь бол бид хоёр ингээд бодсон тринк гээл буюу одоо тэр нөхөнд ингээ өгж байгаа мөнгө шүү дээ. Тэд нар маань ингээд нийтдээ 100 евро болцсон үйл яах вэ? Юу ой. Арай л их мөнгө өгчээ за тэгээ одоо яах вэ? Энд бүр ингээд жижиг 2-2-оор нөгж явсараа тэгээ аяллахын хөтөж 10 евронд гэж өгж явсараа ер нь л яг 100 евро өгсөн байгаа байхгүй юу? Тэгээд одоо цаг өглөөний 9 цаг болж байна. Бид хоёрын нислэг 13 цагаас тэгээд Air Cairo болохоор онлайн чек-ин хийж болдоггүй маань. Тэгээд тэнцэнэ очиж чек-ин хийн. Тэгээд бид хоёр 9 цаг 25 минутаас энэчнээс хүмүүс ирж бид хоёрыг аваа тэгээд онгоцны бодлоо хөргөж өгнө. Тэгээд ямар нэгэн асуудал бити гараасай гэж найдаж байна. Тэгээд орой онгоц маань 17 цаг 15 минутанд Düsseldorf-ийн онгоцны бодол дээр буугаад тэгээд бид хоёр тэнцэнээс галтэргийн цугаад гэрлэг харнаа. Тэгээд аялын маань бичлэг танаар таалагдсан бол гоё лайк дараарай. Тэгээд subscribe дараарай. Тэгээд гоё комент бичиж үлдээгээрэй. Баяртай. Мэдээ баяртай заагна. Баяртай.